энэ улсын их хурал, оюун эрдэнэ засгийн газрын одоо гол тавьсан зорилт бол ерөөсөө л суглааны цэцэрлэгийн тогтолцоог халъя гэж бид нэр хүсэж байгаа шүү дээ. Энд чинь тэгээд сүүлийн 20 жил ингээд энэ суглаагаар цэцэрлэгийн тогтолцоотой явсан. Тэгээд 1 жил яг энэ 20 жилийн богширсан зүйлийг 1 жил өргөс авсан юм шиг арилгана гэж бол хэцүү шүү дээ, тийм ээ. Тийм учраас 38 мянган гэж хүүхдийн тоо гарч ирсэн. Бид нар ямар ч байсан одоо 34 мянган Улаанбаатар хотод байгаа хүүхдүүдийг одоо цэцэрлэгээр хангах энэ хувилбаруудыг бид нар санд болгож байгаа. Тийм учраас 9 мянган хүүхд үлдээгүй. 9 мянган хүүхд цэцэрлэл хамрагдана. Харин зөвхөн 9 сарын 1-нд биш, 9 сарын 15-нд 10 сарын 1-нд, 10 сарын 15-нд, 11 сарын 1-нд гэсэн ийм үе шаттайгаар одоо хэрэгжүүлэх ийм л нөхцөл байдлууд үүсэж байгаа. Энэ ягаад энэс үүссэн бэ гэхээр одоо тендерийн хуулиар бид нар энэ цэцэрлэгийн зориултаар барилга худалдаж авахд бас тодорхой цаг хугацаа алдаж байна. Нэг давхрын орон сууцнуудын одоо байршуудыг бас тендерийн хуулиар бид нар худалдаж авах хэрэгтэй. Тэгээд энэний бас тодорхой хамгийн наазахтай гэхэд тендер зарлаа, тендер сонгож шалгаруулалт гэхэд 45 хоног алдчихж штэ, тийм ээ. Тийм учраас одоо энэ тендерүүд одоо удахгүй задарч бид нар энэ худалдаж авах цэцэрлэгүүдээ за нэг давхрын худалдаж авах цэцэрлэгийн зориултаар барилга байшин худалдаж авж байгаа энэ барилга байшингууд аваад ингэж чадах юм бол бид нар чадах юм бол чадна, мөнгө нь байгаа. Тийм учраас саналууд ирсэн. Одоо энийг ойрын хугацаанд бид нар шийдвэр гаргаснараа бид нар 2 дахь 3 дахь шатны бүртгэл дээр байгаа хүүхдүүдэд бүрэн хамруулах юм боломжууд байна л гэж харж байгаа. Нэг зүйлийг баттай хэлье. Одоо нэг ч хүүхэд цэцэрлэгийн гадна үлдэхгүй ээ 11 сарын 1-нд.